Энэ бол дэлхийн хамгийн аюултай хүүхэд. Тэр одоо ердөө 12-оос 13 орчим настай болов. Өнгөц харахад үеийнхээ бусад охидын адил жирийн л нэг харагдана. Гэвч түүнийг ирээдүйн эгэлж ирэн байна гэж хэлхийн аргагүй. Учир нь тэр нэг л өдөр өөрийн эцэг буюу манай үеийн хамгийн хаалттай ус гэж нэрлэгддэг хойд солонгосыг залгамжилж магадгүй юм. Тэрээр 2022 онд гэнэтл олонний өмнө гарч ирсэн бөгөөд түүнээс хойш Ким Жон Уны хамтаар цэргийн парад, Путингийн туршилт, төрийн албан ёсны арга хэмжээнүүдэд алгасалгүй харагдах болсон. Хойд солонгосоос яагаад түүнийг гэнэт ингэж олон нийтэд харуулах болов? Тэр яг хэм бэ? Бид түүний тухай олж мэдэж болох бүхий л мэдээллийг цуглуулахын тулд олон цагийн дүрс бичлэг, олон 10 тайлан мэдээ болон тагнуулын газрын нууц материалуудыг нэг бүрчлэн судалсан юм. Энэ бол нэг л өдөр хойд солонгосыг удирдах магадгүй Ким Жуэ охины түүх юм. Хойд солонгосын удирдагч охины талаар баттай мэдээлэл маш хомс байдаг. Гэвч судалгаагаар голдуу өмнөд солонгосын үндэсний тагнуулын газар болох NIS-ийн тайлан хойд солонгосын төрийн телевизийн олон мянган цагийн бичлэгт хийсэн дүн шинжилгээ болон нэгэн сонирхолтой ярилцлага дээр үндэслэгдсэн. Энэ бол 2013 оны 9-р сар Саксан бөмбөгийн нэртэй Денис Родман хойд солонгос зорчоо дөнгөж буцаж ирээд байв. Тэрээр Ким Жон Уны гэр бүл зочилсон бөгөөд энэ тухайга Британийн Guardian сонинд өгсөн ярилцлагатаа дурджээ. 2013 оны эхээс тэдний хооронд хэний ч санаанд оромгүй нөхөрлөл үүссэн бөгөөд Родман энэ тухайга олон нийтэд нээлттэй ярьдаг байлаа. Бид хамтдаа энэлдэж караоке дуулж, морь унаж, цанаар гулгаж цагийг үнэхээр сайхан өнгөрүүлдэг байсан. Хэмээн Родман хойд солонгосын удирдагчийн талаар нэлээд илгэсэг дотноор өгүүлж байв. Тэр бол миний насан туршийн найз, та нар түүнийг юу гэж бодох надад хамаагүй гэж тэр хэлсэн байдаг. Хамгийн сүүлийн аяллахаа үеэр тэд Ким Жон Уны гэр бүлийнхэндээ далайн эрэгт амарсан байна. Тэд голцоо Саксан бөмбөгт хайртай сонирхлынхаа тухай ярилцаж, бүр хойд солонгос болон Америк нэгдсэн улсын хооронд нөхөрсөг тоглолт зохион байгуулах, цаашлаад хамтарсан баг байгуулах талаарч хэлэлцсэн гэнэ. Үүнээс гадна Родман уг ярилцлагада удирдагчийн хувийн амьдралын талаар хэн бүхний гайхшруулсан нэгэн нууцыг задлсан юм. Ким Жон Ун охинтой бөгөөд тэр нь тухайн үед нялхаараа байсан төдийгүй Родман өөрөө түүний гар дээрээ тэрж үтсэн гэв. Түүнчлэн тэрээр охиныг Ким Жуэ гэдэг хэмээн нэрийг нь анх хэл болгожээ. Гэвч дэлхий дахинд түүний царайг олж харах хүртэл дахиад олон жил шаардагдсан юм. 2017 онд өмнөд солонгосын тагнуулын газар Кимийн гэр бүлийн талаарх өмнө тодорхойгүй байсан мэдээллийг ил болгов. Уг тайланд дурдсанаар Ким Жон Ун 3 хүүхэдтэй бөгөөд ууган хүн 2010 онд, охин нь 2013 онд, харин хүүсийг нь тогтоогүй 3 дахь хүүхэд нь 2017 онд төрсөн гэжээ. Ууган хүн яагаад олон нийтийн өмнө огт гарч ирээгүй нь тодорхойгүй бөгөөд тагнуулын газар түүнийг эрүүл мэндийн асуудалтай байж магадгүй гэж сэжиглдэг. Харин сэтгүүлч, хойд солонгос судлаач Пак Жэву тэнд ерөөсөө хүү гэж байхгүй байх магадaltaй гэж үзэж байна. Эхлээд бид Денис Родмантай уулзсан. Дараа нь Ким Жон Уны Швейцарт хамт сурч байсан багын найзтай ярилцсан юм. Тэр найз нь 2012 он 2013 онуудад хойд солонгост өргөдөж очиж байсан юм. Тэд хоёул Ким Жуэ хэмээх охины тухай сонссон. Родманы хувьд бүр уулзсан гэдгийг хэлсэн ч том хүүгийн талаар хинэн ч хизээч сонсож байгаагүй гэсэн. Энэ нь Ким Жон Ун болон түүний эхнэр Ри Сол Жу нарын дундаас төрөөгүй гэдгийг илтгэж байна гэж би боддог. Ри Сол Жу бол Ким Жон Уны эхнэр бөгөөд хүүхдүүдийнх нь ээж байх өндөр магадaltaй. Тэрээр 2012 онд анх нөхрийнхээ хамт олонний өмнө гарч ирсэн бөгөөд 2018 оноос хойш хойд солонгосын төрийн телевиз түүний хүндэт тэргүүн хатагтай гэж нэрлэж эхэлсэн юм. Кимийн гэр бүлийн хувийн амьдралаа маш нууцладаг тул гадагшаага мэдээлэл тун багаалддаг. Гэвч өмнөд солонгосын тагнуулын мэдээллээс гадна хиймэл дагуулын зургууд Жуэ охины бага насны амьдралыг толдох авархан боломжийг олгодог байна. Түүний эцэг улс орон даяар хэд хэдэн тансаг харштай. Тагнуулын газрын үзэж байгаагаар Жуэ охин Пхеньян дахь Кимийн гэр бүлийн гол өргөө болох Реонсон бусад нэрээр 50 онд 5 дугаар өргөө гэрээр боловсрал эзэмшдэг байна. 2018 онд Оросын гэрэл зурагчин хойд солонгосын нийслэлдэх өөр нэг тансаг зэрэглийн үл хөдлөх хөрөнгийн зургийг нийтлсэн. Нэгдмийн өндөр зэрэглийн VIP зочдод зориулсан харш гээгддэг. Жуэ цагийнхаа ихэнхийг Пхеньян дахь эдгээр харшид өнгөрүүлдэг гэж үздэг байна. Түүний эцэг Ким Жон Ун болон авга эгч Ким Yo Jong нар
Сургуулийн насаа Швейцарт өнгөрүүлсэн бол Жуэ охиныг хэлийн чандад сургаагүй бололтой. Судлаач Паркийн үзэж байгаагаар энэ нь ухамсартай гаргасан шийдвэр байж болох юм.